За өнөөдөр нэг хоёр бичиг сэдвээр хэдүүлээ ярилцсанаа. Нэгдүгээрт нь энэ хэлний алдааг засах, хоёрдугаарт нь хэлний хичээлд гэрийн даалгавар өгөхөд ямар зарчим баримтлах вэ гэж. Алдааг засах ямар арга байгаад байдаг, аль нь илүү үр дүнтэй вэ гэдгийг. Энэ бол багш нарт байнгын хичээл дээр өдөр тутам тулгардаг асуудал, өдөр тутам хийх ёстой. Алдж байгаа сурагчаа яаж засах вэ? Гэрийн даалгавар ямар гэрийн даалгавар өгөх вэ гэдэг бол маш чухал сэдв учраас. За. За чих энэ би бороо юу. Миний PowerPoint үзэгдэж байна уу? Үгүй нэ. Харагдаж байна. Болж байна. За хэлний алдааг засах гэж байна тийм ээ. За тэгэхээр хамгийн эхлээд нэг юу ярих хэрэгтэй юм шиг үлээ. Алдаа гэж юу вэ гэдэг тухай ярихгүй бол ойлгохгүй алдаа хэлний алдаа засна гэсэн ойлгохгүй зүйл гарсан. Юун алдаа, юуны алдаа яриад байгаа юм бол гэдэг. Хэл шинжилтийн цаад хэл шинжилтийн ухагтгууны тэр алдааг яриад байгаа юм уу? Ердөөсөө хэл гэдэг нь өөрөө логик болоод философийн алдааг нь яриад байгаа юм уу гэдэг. Ойлгохгүй тийм зүйл гарсан учраас энэ алдаа гэдэг юу гэж юу вэ гэдэг тухай эхлээд ярих хэрэгтэй юм шиг байна. Энэ тийм их гүн ухааны нарийн бодоод байх юм ерөөсөө байхгүй. Алдаа гэж юу гэдэг байгаа гэхээр зүгээр л нөгөө хичээл дээр хүүхдүүд шинэ хэл сурж байгаа хүүхд чинь алдсан шүү дээ. Алдаж хэлнэ, буруу ярина. Тэгээ тэрийг л алдаа гэдэг. Тий. Тэгэхээр янз бүрийн алдаа байгаа бүгдээ энэ өнөөдөр англиг нь бас авч үзнэ. Авээ зүүн, үг зүүн, өгүүлбэр зүүн гэдэг янз бүрийн алдаанууд байгаа. За нэгдүгээр. За хоёрдугаарт нь алдааг хэрхэн засах вэ гэдгийг үзнэ. Ер нь алдааг засах юм уу, үгүй мүү ч гэдэг асуудлыг хэлж тавина. За хуучин уламжлалт сургалтаар бол бид л алдааг тэр дорн дандаа засдаг. Алдаатай яриулаад байж болохгүй, алдаатай бичүүлээд байж болохгүй, дорн засаад явждаг. Одоо харин шинэ сургалтын шинэ арга технологиор бол ер нь энэ алдааг засах ёстой юу үгүй юу гэдгийг ярих ёстой. За хоёрдугаарт нь алдааг ер нь засах юм уу үгүй мүү гэдэг дээр энэ монгол хэлээр алдаа гэдэг үг нэг үгээр ганц үг байж байгаа. Англи хэлэнд mistake, error гэж хоёр юм байж байгаа. Энэ их чухал. Алдааг засна. Засахтаа тэр error гэдэг алдааг засна. Mistake гэдэг алдааг нь бол засаад ах шаардлага байхгүй. Mistake гэдэг нь юу гэж яах вэ гэхээр зүгээр одоо нэг удаагийн алдаа ч юм уу, санамсаргүй алдаа ч юм уу, хэл халтраад хүн алдчих болно шүү дээ. Одоо зүгээр хоёр монгол хүн хоорондоо ярьж байгаа ч гэсэн монгол хэлээр хэл халтраад нэг буруу хэлцдэг үстэй. Тэр бол mistake. Тэр алдааг бол заавал үгүй чи ингэж хэлэх ёстойсэн ингэчлээ гэж засаад ах ердөөсөө шаардлага байхгүй. Mistake. Error гэдэг алдаа болоод ирэхтэйгэн зэрэг энэ болохоор яг байнгын давтагдж байгаа угаасаа тэр хэл зүг буруу ойлгоцсон. Угаасаа тэр үгийг ерөөсөө дуудаж чадахгүй байгаа. Угаасаа тэр үгийг буруу утгаар нь ойлгоод авчихсан ч юм уу. Тэгээд ингээд дахин давтагтаад байгаа. Энийг болохоор error гэдэг юм. Error. Тэгэхээр mistake буюу тэр нэг хэл халтарсан санамсаргүй алдааг засахгүй. Error хэмээх яг тийм системтэй буруу ойлгосон тийм алдааг бол дандаа заснаа. Нэг чухал зүйл юм. За хоёрдугаарт нь энэ нэг багшийн англи хэл Испани хэлнүүдэд англи хэл зааж исэн багшийн оюутнуудаар өөрсдөр нь хийлэгдэг их өөрхөн үснэгт байгаа. Энийг би та нартай хуваалцъя. Энэ тэр багш англи хэлний нэг заа харагч л та. Тэр багшийн тэр санаа нь юу гэхээр шинэ алдаа юу өнөөл давтагдаад байдаг алдаа юу гэдгийг багш өөрөө анзаарч явах хэрэгтэй юм байна л да. Тэр шинэ алдааг нь засаад авах хэрэггүй гэж байгаа. Яг тэгвэл дөнгөж шинээр өмгөж ч гэсэн одоо нөгөө төч сурж байгаа шүү дээ. Сурж эхэлж байгаа. Тэрийг заавал засаж хэлээд байх шаардлага байхгүй. Үнэхээр нэг алдаагаа дахин давтаад байх юм бол тэрийг заснаа гэж заавал хэлж байна. За тэгвэл энэ багшийн өөрийнх нь хийлэгдэх хүснэгт энэ 3 юм нүдтэй mistake буюу алдаа нь юу байсан юм?
correction буюу яаж зассан. Тэгчээд note буюу тэмдэглэл, тайлбар тэмдэглэл хийж гэж байгаа. Тэгжээж тэр оюутанд өөртөө цун. Энэ нөгөө багш өөрөө хийж гэж байгаа шүү дээ. Оюутнаар сурагчаар өөрөөр нь хэлж байгаа. За жишээлх юм бол энэ юу гэсэн бэ? It depends of the weather гэсэн. Depends of the weather. За тэгсэн чи яах нь correction буюу засах нь юу гэж зассан бэ? It depends on the weather гэж засна. Of биш on гэж. Тэгээд тайлбар нь ямар тайлбар байсан? Тэгээд not the same as in Spanish. Испани хэлтэй адилхан бишээ гэж. Яг гэвэл Испани хэлэнд монгол хэлтэй төстэй байна л да. Цаг агаараас шалтгаална. Цаг агаар ийн шалтгаална. Ийн аас гэж шалтгаалах гэдэг үйл үг нь өмнөө аас юм уу ийн гэж тийм ялгал авдаг. Англи хэлэндээ эсрэгээр цаг агаард on гэдгийг авдаг. Тэгэхээр depends on гэж хамт байж байгаа. Depends off гэж байхгүй. Аас шалтгаалах биш. Тэгэхээр энэс шалтгаалаад энэ Испани хэлээсээ болоод нөгөө хөгжиж алдаж байна. Тийм учраас өөрөөр нь засуулаад яагаад алдсан бэ гэдгийг өөрөөр нь бичүүлчихсэн. За энэ бас адилхан дараачих нь бас адилхан. I've lived in Barcelona since 6 years гэсэн. Since 6 years гэсэн байна. Тэгэхээр яах нь 6 жилийн туршид гэдгийг хэлэхийн тулд I've lived in Barcelona for 6 years гэж засуулж бичүүлээд тэгээд since for хоёрыг ард нь since гэх юм бол for points in time яг нэг тухайн хэлсэн тэр цэгийг заана. For гэх юм бол үргэлжилсэн хугацааг заана гэдгийг өөрөөр нь бичүүлээд тавьсан. Ингэж. Ийм алдааны хүснэгт хүүхдэр оюутнуудаар өөрсдөр нь хөтгүүлж байгаа юм. Тэгэхээр энэ дээр энэний гол санаа нь юу гэхээр энэ хүснэгт хөтлөхөөс гадна тэр багшийн шинэ алдаа юу? Өнөө л давтагтаад байдаг алдаа юу гэдгийг анзаарч хагаад тэгээд би одоо энийг засах ёстой л үгүй л гэдгийг шийднэ гэж байна. Тэгээ алдаа болгоныг засаад байхгүй нөх юм шүү дээ. Тэ. За. За тэгэхээр одоо нөгөө нэг засах уу засахгүй юу зүгээр өнгөрөөчих юм уу үгүй мүү гэдэг чинь болохоор зэрэг бас хизээ засах юм бэ гэдэг чинь чиний зааж байгаа хичээлээс шалтгаална. Ямар хичээл зааж байгаа вэ гэж. За бүр хамгийн анхны хичээл дээр нодингийн өдий чахуу зааж байгаа хичээл дээр fluency гэдгийг үл торлгүй ярих чадвар гэж үзсэн тийм ээ. Accuracy гэдгийг нь болохоор алдаагүй ярих чадвар гэж, алдаагүй торхгүй гэж хоёр зүйлийг ярьсан байгаа бид нар. Accuracy. За уг хичээл чинь fluency хичээл байлаа гэж бодъё. Торлгүй ярих чадварыг хөгжүүлж байгаа. Зүгээр сайхан ингээд амралтын тухай буугаад яриад байж байгаа. За тустай хоолныхын тухай ингээд яриад сууж байгаа. Тийм хичээл байлаа гэж бодъё. Жохон жижиг алдаа гарангуут ингэж хэлгээд байх юм бол нөгөө хичээл чинь утахгүй болчихно. Уг хичээл чинь fluency шүү дээ. Тэгэхээр тийм учраас тэрийг өрдөөсөө энэ юу гэж хамгийн ихнийх нь таслахаас зайлсхий. Битгий дахин алдаа болгон дээр нь таслаад таслахаас зайлсхий. Гэхдээ таслахаас зайлсхий гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр юу ч засахгүй тэр чигээр яваад байна гэж болохгүй. Яах вэ гэхээр бүр огт ойлгомжгүй. Харилцаа доголдсон үед л тас гэж байгаа. Яг юу гэх гэдэг нь бүр үнэхээр ойлгомжгүй байдаг. За энэ буруу үйлчлээд ингэж хэлэх гэж байгаа юм ингэж энэ даа гэдэг өөрөө ойлгочихвол хамаагүй. Явуулчих. Дараа нь гэсэн зэ. Ойлгомжгүй харилцаа доголдоод бүр юу гэх гэдэг нь ойлгохгүй байх юм бол яа харахгүй таслаад цайжээсээ юу гэж хэлсэн бэ? Яг юу гэсэн яасан юм. Буруу үйлчлээд тань гэдэг. За тэгээд хизээ засах юм. Луиси хичээл үед буюу торлгүй ярих үл торхгүй хичээл үед яах юм гэхээр зурагчийг ярьж дуусныхан дараа заснаа. Тэмдэглээд байна гэсэн үг байхгүй. Багш тэмдэглээд байна. За ийм алдаа гаргаж байна, ийм алдаа гаргаж байна. Ерөнхий алдаанууд дахин давтагдаж байгаа алдаа. За тэгээ ярьж дуусныхаа дараа за чи ингэчлээ гэж хэлж засахгүй. Бидний хамгийн том алдаа энэ. Алдаа засахтаа өөртөө алдаад нь шүү дээ багш нар. Яаж ийн өгөхлөөр инглээ хэлээд өгөхлөөр сурагч за гэл тэгээд чихнийхэн хажуугаар өнгөрчдөг. За тийхгүй алдаануудын тэмдэглээд авчихсан. За тэгээд за ийм өгч хэлсэн алдаатай. Тэгээд алдаанд нь анхаарлыг нь хандуулж байгаа. За тэгээд чи зөв хэлэхгүй юу гэж хэлэх байсан гэхээр хүүхд өөрөө антаагаа анзаарах юм бол маш сайн. Хамгийн сайн. Би ингэж хэлсэн ингэх хэвчээсэн гэж. Тэгэх юм бол илүү ухамсартай байдаг. За энэ нэг чухал. Яриаг нь бичиж ав, ахин үз. Рекорд хийх гэсэн үг бичиж ав гэж. Би ч одоо ч нэг амар болсон гар бусаар шууд бичсэн шүү дээ. Цаашаага задлахгүй, гэнт ч үзүүлэхгүй. Зөвхөн л чиний хичээлийн үеэр л хэрэгжилж байгаа маа гэдгээ тайлбарж ойлгуулад. Тэгээ яг яриаг нь бичиж аваад тэгээд за одоо үзэж хагаад алдаатай хэсэгтээ болон пауз дараад за одоо яасан яг үжилэх гэсэн чинь ингэж ингэх гэсэн байна.
За тэгээд энэ илүү сайн ойлголцож болох байсан хэсгүүдийг тэмдэглээд хэлэлцэн гэж. Ганц оюутан буудаа өөртөө шууд ярьчихна. Олон оюутантай байх юм бол шууд дунд нь тавьчихна. За энийг юу гэж хэлвэл илүү байх вэ? Энэ юу болчихоор ингээд ярилцаад алдаан дээр дандаа өөрсдөө л ажилладаг гэсэн. Багш засах ш өөрсдөө нь засвах. За тэгээ зарим нэг өгүүлбэрийг оюутнаар өөрөөр нь дахин хэлвэл. Тэгээ ярилцаад хэлцээд дуслаа ш. За тэгвэл юу гэж хэлэх байсан юм бэ? Дахиж хэллээ. Дахиад. За тэгээд нөгөө үл торох чадрыг хөгжүүлэх дасгал дээр нэг 4 3 2 гэдэг нэг дасгал яриад байсан шүү дээ. 4 3 2 гэдэг нэг ихийг яриулахдаа 4 минутанд тогтоож яриулаад 2 дахь удаа дахиж 3 минутанд 3 дахь удаа 2 минутанд тогтоолно. Тэгээд тэр 4 3 2 гэдэг аргаа хэрэглээд засаад дуусныхаа дараа за одоо дахиад нэг ярих гэдэг. Тэгэхээр алдаа нь арай багуулдаг. Гэхдээ ихтэйхэн торохгүй илүү хурдан дуусна. 4 3 2. За одоо accuracy буюу алдаа гүү ярих чадвар, зөв ярих чадвар гэдэг тийм зөв сайхан ярина гэсэн тийм хичээл зааж байгаа бол арай жах өөр болно. За хичээл чи өөрөө accuracy буюу алдаагүй зөв ярих, зөв бичих тухай хичээл учраас за дор бүр нь алдааг нь засаж болно. Цогцоогоод за ингэж хэлгээ дахин. За тэгвэл дохио зангаагаар засвал илүү сайн. Дохио зангаагаар биш болтлоо шүү. Дандаа өөрөө хэлж биш. Өөрөө ярьж биш. За би нэг видео үзүүлэн тэр видеон дээр зохио зангаагаар яаж засгаад ямар эвтэйхэн арга байна гэдгийг нэг видео нэг англи хэлний нэг багшийн видео үзүүлнэ. За тэгэхээр тэрэн дээр яг ойлгомжтой бол. За буруу хэсгийг ахин хэлүүлнэ. Ахин хэлүүлнэ бишээ өөрөө багш нь өөрөө хэлнэ. Гэхдээ яг засах ёстой хэсэгтэр нь өргөлттэй. Буруу хэлчихсэн шүү дээ. Түрүү нөгөө нэг багш хүүхэд чинь түрүү англи хэл сурж байгаа хүүхэд юу гэсэн бэ гэж санаж байна. Since 6 years гэсэн. Тэгэн гот на I've lived in a Barcelona since 6 years гэдэг. Тэгэхээр нөгөө хүүхэд чинь яагаад энэ нүгийг илүү тод хэлж өв, өргөлттэй хэлж өв. Энэ дэр би буруу хэлсэн юм байна да гэчээд өөрөө бодохгүй. Тэгэхгүй болохоор өөрөөр нь тэгж бодохгүй юу гэж хэлчих хөөхдөр зөвөр тэгэхгүйгээр 4-6 years гэж хэлнэ гэх юм бол за. Тэгээ өнгөрөө мартаа. Тэргээл дараа нь маргааш нь дахиад since гэж болж байна. Тэгэхгүй. За одоо юу гэдэг хичээл монгол хэлээр ч гэсэн адилхан самбар үзэг гэж яриад байдаг. Самбар үзэг гэдэг нөгөө англи хэлэнд зарим их олон жинхэнээр шууд холбогдчихдаг. Харилцан хэлбэргээр шууд холбогдчихдаг болохоор тиймэрхүү алдаа их хэлдэг. Тэгэхээр яг тэрэн дээр ингээд хэлээд илүү нэг жоохон тодорхой тэгээ пауз хэлээд тэгэн гот өөрөөр нь анхаарлын алдаан дээр нь төвлөрүүлнэ. Хоёр техник явуулна шүү дээ. Анхаарлыг нь алдаан дээр нь өөрөөр нь төвлөрүүлнэ. Тэгээд өөрөөр нь засвална гэж. За тэгээ сурагчаар өөрөөр нь зөв хэлбэрийг нь гаргуулна. Сая ярьчлаа. За энэ дээр нэг бас нэг чухал юм байна. Тухайн зааж байгаа сэдв хилзүүдээрээ л анхаарна. Бусад алдааг бол бодолцсон. За энэ их чухал. За энийг бодолцохгүй манай багш нарын маш түгээмэл алдаа байдаг. Яг одоо юу гэдэг юм? Одоо дуртай гэдэг хичээлийг зааж яхад би пиццанд дуртай. Би хүүхэлдэйн кинонд дуртай гэж тэр Д энэ Д хэс байна уу? Т орох уу? Тэр нэгдүгээр хамгийн чухал алдаа нь илүү алдаач бат дундаа юутай англилтай илүү чухал алдаа нь дуртай зүйлийн хард өгөхөршин ялгалтаа залгаж гэнэ үгүй юу гэдэг чинь хамгийн чухал алдаа. Өгөхөршин ялгал залгахгүй байх юм бол хамгийн том алдаа. За энэ улааныг үзүүлэх алдаа. Улбар шарыг үзүүлэх алдаа бол өгөхөршин ялгал залгахдаа буруу залгаж гэнэ үгүй. Пиццад дуртай гэдэг нөө. Пиццанд гэж хэлэх юм ч юм уу тийм ээ. Одоо өөр юу гэдэг таргт гэх юм уу, тарганд гэх юм уу, таргада гэж хэлэх юм уу. Би хөл бөмбөгт дуртай гэх юм уу, хөл бөмбөгөнд дуртай гэх юм уу. За энэ өгөхөршин ялгал залгана гэдгээ мэдчихэж байгаа. Тэгэхдээ буруу өгөхөршин ялганы аль хэлбэрийг залгаад андуурч ийн гэдэг нь бол арай бага жижиг алдаа болно. Дотроо нөгөө өгөхөршин огт залгаагүй алдаатай харьцуулахад. Тэгээ алдааны чи англи гэдэг. За тэрийг зааж байгаа. Тэрэн дээр гол анхаарлаа татварж яхад нөгөө нөхөр чинь харилцан ялгалаа мартчихсан. Би ээж пиццанд дуртай гэдэг юм уу? Миний гэдгээ мартчихсан. Харилцан ялгал гэдгийг хэлж чадахгүй. Тэгээд тиймэрхүү маягийн алдаа гаргаад байх юм бол тэмдэглэж авна, анхаарна, анзаарна. За энэ харилцан ялгалын хэлбэрээ мартчихсан байгаа юм байна. Одоо биний ээж гэдэг юм уу? Биний ээж пиццанд дуртай гэдэг юм бол дахиад нөгөө биний биш миний намайг надад тэгэл эргүүлээл
харилцан ялгалтаа заагаад самруулж явчих болохгүй. Энэ удаагийн хичээл одоо яг таны зааж байгаа хичээл энэ хичээлийнхаа гол анхаарлаа гол тэрэн дээр хандуулаад тийм өөр хичээл өөр алдааг болохоор анзаарна. Хайчиж бас болохгүй. Буцаж ирнэ штэ. Буцаж авчин. За чи ингэсэн шүү гэдгийг нь эргүүлж хэллээ дахиж эргэж ярина. Тий. За энэ хэсэг ойлгомжтой тийм ээ. За энэ алдааг хичээлийн дараа засна гэж байгаа нэг жишээ байгаа юм. За би нэг хэдэн их урт тол гүйлгүүд үзүүлж тань. And listening to you in the first part of the lesson, you know, I think you can speak English quite well. You're fluent, you're able to talk about yourself, you're able to... За энэ багш хүүхд энэ оюутнуудаа англи хэл сурж байгаа оюутнуудаа ярьж яхад нь ердөөс огт нэгийн ч таслаагүй, нэгийн ч зогсоогоогүй. Бүгдээр ингэ хичээл дууссаны дараа одоо хичээл дууссан. За одоо нэг юм анзаарсан бол одоо юу гэж нөхлөө сая багш юу гэж хэлсэн бэ гэхээр за та нарын ярихыг сонслоо. Өстой сайхан байна, сайн байна. Fluent буюу торхгүй та нар сайхан ярьж гин гэдэг. Дандаа нөгөө нэг позитив буюу эерэг зүйл дээр нэхлээд өгнө. Шууд л эхнээсээ эхлээд за ер нь ямар их алдаж байна та яа бүтэхгүй нэ. Ястаа нэр хүнээр гिचнээ одоо заалаа. Ёо өстой. Өчнөө заагаад ахчихсан. Арай л гişээ таа. За алий. Алдаа ярина гэж. Тэхгүй. Тэр чинь нөгөө сурж байгаа хүн чинь позитив буюу эерэг зүйл дээр үндэслээд би чадна гэдэг дээр үндэслээд чадах дээр нь тавиад явах болохоос биш чадахгүй дээр ингээд цохиж унгаад явахгүй. Манай хуучин сурах барил чинь дандаа мууг нь олж харж хагаад цохиж унгаах маягтай явдаг гэсэн. Одоо хэдүүлээ тэхгүй. Энэ багш яаж яана? Өө fluent та нар ч ямар сайхан ярьдаг юм ахтаж хэлж. To express ideas, you know, and that's very, very important. All right, and I think that you're able to do that. Та нар одоо тэгээд өөрийгөө илэрхийлж сурчсан байна. Чадах юм байна ч гэдэг юм. But of course we want to try to make our English better. За одоо нэг алдаараа явах юм бол буруу юм хэлэх хэрэгтэй. Гэхдээ маш ихтэй хэлж байгаас. За гэхдээ мэдээж хэрэг илүү сайн хэлж болно шүү дээ тий. Илүү сайн хэлье. And so when you were talking, okay. In every sentence there is a За энэ нөгөө нэг сурагч болгоныхоо оюутан болгоныхоо хэлсэн алдаатай өгүүлбэрийг нөгөөд чинь тэмдэглээд тавьсан байхгүй. Яг ярьж яхад нь бол зогсоогоогүй. Ярьж яхад нь бол тэгээ зүгээр тэмдэглээд тавьсан. За одоо тэгээд next to you, I want to look at these sentences and try and think, what's the mistake? За одоо юу гэж байна? За одоо шууд хэлүүлэхгүй. Эхлээд за энэ өгүүлбэрүүдийг хараад энэний алдаа нь юу байсан бэ гэдгийг та нар одоо ингээ бод гэж. Өөрсдөр нөгөө бодуулна гэдэг хэлж. За ингээ нэлээд бодуулт юм. Discuss together. Say a few move together. Хоёр-хоёроор нь баг болгочтой. Хоорондоо яриад. Нэг нь алдаагаа олж харах, нөгөөх нь алд тарч чадахгүй ч бодно шүү дээ. Ингээд энийг ингээ хэлчил дээр юм уу? Ингээд хэлчил дээр юм уу гэдэг ингээд бодтیں۔ За тэгээд яагаад? Тэгээд одоо нөгөөдхөр ингэсэн энэ music just to add is the best. I think Italian music. Иймэрхүү. За энэ music Italian better. Italian music гэдэг нөгөө нэг юу Испани, Франц, Итали нөгөө латинээс гаралтай хэлнүүд чинь тодтолтон дандаа ардаа орчдөг шүү дээ. Music Italian гэдэг хөгжим Италийн бөмбөг улаан ч гэдэг юм тэгж ярьдаг. Тэр алдаагаа яг хийж байгаа. Тэгэхээр энийг нь ингэж Италийн хөгжим улаан бөмбөг гэж хэлнэ ч гэдэг юм уу. Ингээд энийг нь ингээд хэлж байгаа. Хэмжлэнгээр дандаа бүгдээр ингээд за энийг яахан товчлчихъя за. Сонирхолтой их хэвтэйхэн ичдэг байгаа энэ багш яг ингээд заах чадвар тун хэвтэйхэн энийг яаж хэлгээ. Тэгээ бүгдээр ингээд зөв болгоод өөрсдөр нь хэлүүлээд ингээд сурчдаг. За нэг юм шлэг байна. За энийг харин одоо бүгдээр нэрнүүднэ. Энэ бол энэ Кембрижийн миний нэг хамгийн их дөөрэх алдаа зас хамгийн дуртай арга энэ. Та нараас энийг дуртай сурж аваарай. Нөгөө үггүйгээр засах ихтэй арга. Error correction in speaking. The fun way. With Herbert Puchter. Imagine a class where lots of students have problems getting the famous third-person S right. Easy to imagine? Well, here's an example of how to help students overcome this error. Take a piece of paper in a certain color. За, энэ багшлаад юу гэж нөхлөр нөгөө
англи хэлний сурж байгаа оюутнуудын сурагчдын алддаг хамгийн их алдаа бол юу вэ? Нэг жишээ алд гэхлээр 3 дугаар бид ганц S авдаг тийм ээ. I read, you read гэж байгаа мөртлөө he she болохоор reads гэдэг ард нэг S ороод ирдэг тийм. За энэ их төвөгтэй. Яг гэвэл зөвхөн англи хэлний юм. Өөр хэлнүүдэд тийм ерөөсө бараг байхгүй. За тэрийг тэгж алдаад байна гэдэг та төсөөлөд үзээ оюутнуудаа гэж. За тэг төсөөлөхөд амархан байгаа үстэй гэж байна. Яг гэвэл англи хэл зайдаг баг бүх багш нар та нар ч гэсэн англи хэл сурч байгаа бол анх удаас аль хэдийн сурцсан анх сурж байхдаа одоо сурж байгаа нь бол энэ бол байн гардаг алдаа. Энэ бол за тэгэхээр одоо эхлэж яах вэ гэхээр за нэг юм тодорхой нэг өнгийн. За энэ өөрөө улбар шар гэсэн юм байна. Яг тодорхой нэг өнгийн гэдэг нэг чухал. Улбар шар өнгийн ийм цаас гаргаад том цаас гаргаад. And a marker pen and write an S on it. Stick it somewhere on the wall. When a student makes that mistake, point to the paper, wait, and smile. За, техник нэг чухал юм. За, яах вэ гэхээр за энэ S гэдгийг дандаа буруу дутуу хэлээд байгаа шүү дээ. За тэгвэл улбар шар өнгийн цаасан дээр, тод өнгийн цаасан дээр S-ийг нь дутуу хэлэхгүй байгаа S-ийг нь тавьчаад тэгээд яг ангийнхаа яг нэг тодорхой нэг газар тавина. Өөр олон газар тавиад байж болохгүй. Яг нэг тодорхой нэг газар тавина. За тэгчээд нөгөө хөх чинь he read book гэж ярьдлаа гэж. He read books гэж ярьлаа гэж бодъё. Тэгэн гут нь гурван юм хийнэ. Заан нөгөө S рүүгээ заан. Ерөөс ялахгүй. Өө чи буруу хэлчлээ. Байж 3 дугаар биеийн ганц тоо бол S авна штэ. Тэгхгүй. Алдаар нь заан. Энэ S рүүгээ заан энэ улбар шар S рүүгээ заан. Дараа нь хүлээн. Point заан. Дараа нь хүлээн. Хүлээх нь ямар утгатай? Нөгөө өөгдөр өөр нь бодуулж штэ. Тэгээ инээн гэж байгаа штэ. Дандаа positive эерэг юм дээр. Чи алдаа гаргаж чинь чи тэнэгээ гэсэн үг биш. Алдсан штэ хүн болгон алдна. Заан, хүлээн, инээн. Most probably the student who's just made the error will notice what you want them to do and correct themselves. За тэгэхээр ихэнх оюутан бол таныг багшиг яг юу хэлүүлэх гэж яачаад байгаа гэдэг ойлгоно шүү. Тэгээд гэд he reads гэж хэлнэ. Тэгэхээр өөрийгөө засаж. If after some time another student makes the same mistake, just За дахиад байж дахиад нөгөө өөр оюутан нөгөө юм ярьж байгаа л he write гэж хэлэх юм бол яах нь вэ? She write гэж хэлэх юм бол яах нь вэ? За одоо дахиад яг яах ёстой вэ гэдгийг дахиад багш хэлнэ. Тэгэхээр одоо сонсоор эхлээд яах вэ? Дараа нь яах вэ? Дараа нь яах вэ? Гурав баг. point at the sign on the wall, wait, and yes, smile. The meta message you're sending out here is, you are okay. I like working with you. There's just a little error in your language I'd like you to correct. Яагаад инээгээд байгаа гэдэг чинь чухал. Энийг тэрийгэ тайлбарлаж байна. Мета мессеж тэр хүнд өгөөд байгаа цаа санааны үж явах. Зүгээр хичээл гоё болж байна. Сайхан болж байна. Би зүгээр танд л тусалж байгаа. Хоёулаа сайхан хамтран ажиллах тустай байгаа. Чи болж байна, чиний ярьж байгаа болж байна. Нэг жаахан алдаа гаргаад байгаа. Тэрийг чинь бид танаар хэлэх гээд байна шүү дээ. Заан, хүлээн, инээн. Уурлахгүй аа. This especially helps students who have low self-esteem, as those students are frequently in danger of losing their self-confidence when they get corrected. За энэ ямар оюутанд чухал вэ гэхээр яг манай Монгол оюутнууд ч хүмүүс чухал. Би намайг одоо Монгол залуучуудын нүүрэмгээ сайхан болчихсон байлээ. Дажгүй хүний өмнө буруу зөрөө ярихаас ичихгүй сайхан гараад би ингээд ер нь намайг багт бол бид нар яадаг гэсэн хэрэг олон хүүхдийн өмнө 30-40 оюутны өмнө гараад буруу хэлчих үедээ хүүхдүүд инээлтчих үедээ тэгээ буруу хэлчих юм бол бүрстэ насаараа өнгөө болно гэдэг нөгөө буруу хэлсэн үгээр нь хоч өгөөд хочлоод тэгээ явцдаг. Тэрөөсөө таг дугуй буруу хэлсэнд орохноо зүгээр дугуй яаж байгаа тэр хэлэлт сурах нь байдлаа байхгүй тэгээ гараа авчихсан байхгүй. Тэгээ тиймэрхүү тийм хүнээс догдуулахаас ичдэг хүний өмнө буруу багшаараа энэ чи буруу хэлж яана гэж хэлүүлэхээс зовдөг тийм оюутнуудад энэ бол маш чухал. Тийм оюутнуудад их сайхан дугаа заалаа хүлээлээ инээлээ. Хэвтэйхэн тийм After using the visual reminder on the wall for a few lessons, replace it with a piece of paper of the same color that you used previously, but this time without writing anything on it. За одоо S-ийг магтаад байна гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо яах нь вэ? За нэг 7 хоног тэгээд
дээр нь S гэж биччихсэн reads, writes гэдгээ биччихсэн. За одоо ерөнхийдөө жоохон ойлгоод өгсөн оюутнууд ихтэй алдаа бол давтагдсан шүү дээ. Шууд ганцхан 7 хоногийн дотор алга болчихно гэж байхгүй. За тэгэн гот одоо дараа нь арга жаахан өөрчлөн. Яг нөгөө нэг улбар шар тод өнгийн цаасаа яг нөгөө газараа тавьдаг газараа тавина. S-ийг нь гэхдээ одоо бичихгүй. Тэнд S байсан гэдэг чинь аль хэдийн хүүхдүүдийн толгойд орсон байгаа шүү дээ. 3 дугаар биеийн ганц тон дээр залгадаг нөхцөл байсан тодорхойд орсон байгаа. За алдлаа одоо тэгэхээр яах вэ? Алдан гот нь 3 юм хийж тээ. The next time a student makes the third person S mistake again, point. За одоо 2 дахь дараагийн удаа нөгөө 2 дугаар 3 дугаар биеийнхаа S-ийг хэлсэнгөө point заалаа. Error correction. Point at the smile. Students who have low of losing. After replace it with a piece of paper of the same color that you used previously, but this time without writing anything on it. The next time a student makes the third person S mistake again, point and wait and, yes, smile. Leave the piece of paper there for some time and use it in this way whenever necessary. За ингээд одоо ингээд S-ийг нь бичээгүй мөртлөө заалаа, хүлээлээ, инээлээ энэ гурваа хийгээд байна. Тэгвэл гот S байхгүй мөртлөө хүүхдүүд Mistake again. Point and smile. Leave the piece of paper there for some time and use it in this way whenever necessary. After a few lessons, take it off the wall. If a student makes the same mistake, just... За одоо бүр сонирхолтой. За одоо дахиад нэг 7 хоног ингээд S-ийг нь бичээгүй за цаас руу заагаад тэгсэн чинь S-ийг нэмж илээл 2 дугаар 3 дугаар. За одоо дараагийн хэсэг хугацааны дараа нөгөө бүр улбар шар цаасаа бүр авчна. Хан дээр юу ч байхгүй. За юу ч байхгүй. За нөгөө хөлт алдаа гаргалаа. Тэгэхээр яах вэ? Юу ч явахгүй хан дээр. Огт байхгүй тэр газар руу заагаад заалаа. Тэгээ яах вэ? Хүлээн. Тэгээд яах вэ? Point to that spot on the wall. Wait. And smile. Yeah. A colleague recently asked me if one can use several such visual reminders for various types of error at the same time. The answer is yes, you can. But keep in mind that we are talking behavioral learning here. So you can support that by introducing the different visual reminders one at a time. За энэ нэг чухал юм ярьж байна. Энэ нэг багш хамтран ажиллах нэг багш нь за тэгвэл нэг юм дээр ингэж болд юм гэж олон өөр алдааг нэг дор ингэж нэг ангийн тагхимд хийж болох уу гэж асууж байсан. Болно. Тэгтээ энэ нэг behavioral гэж алдааг засах хэлж засаж өгж байгаа бол металингвистик гэдэг тэр хэл шинжилтийн тайлбараар зааж байгаа биш. Зүгээр нөгөө баг муугар ах юм бол нөгөө Павловын нохоо шиг юм нөгөө юу бол алдааг нөгөө өөрөөр нь ингэж инстинкт юу нөгөө зуршил болгож засаж өгöd байгаа шүү дээ тий. За тийм учраас тэрийг хийж байгаа учраас хамгийн чухал анхаарах юм юу гэхээр олон алдаа болно. Тэгтээ байр өнгө энэ хоёр маш чухал. Нэг алдаа нэг л өнгө. За одоо уралдахар шарын тийм зөвхөн тэр 3 дугаар биеийн. За одоо нөгөө пиццанд дуртай гэхээр нөгөө өгөхөршин ялгалыг алдаад байсан болохоор цэв цэнхэр. Тэгээ яг баруун болонд өөр газар. Тэр нэг чухал дүрм байх хэрэгтэй. Тэгээд яг 2 3-ыг болохоор хүүхдийн толгой ирэхгүй. Яг нөгөөдгөө хараад тэгээд дагаад яриад. And making sure they are in different locations. And preferably also on pieces of paper that are of a different color each time. Otherwise, what we get is confusion, and that's certainly not what we want. За энэ их чухал. За саяных их чухал алдааг алдчихэна чи би заасан штэ чи алдаад байна штэ гэдэг тийм хандлага биш. Заан хүлээн инээн өөрөөр нь хүлээнэ гэдэг чинь өөрөөр нь бодуулна. Инээнэ гэдэг чинь зүгээр хоёулаа сайхан хамтарч ажиллаж байгаа эвтэйхэн болж гин гэсэн тэр санаа. За одоо багш өөрөө яах вэ гэхээр зэрэг алдаагаа ангилж сурах хэрэгтэй. Хин ер нь ямар алдаа гаргаад байна гэдгийг ангилж сурах хэрэгтэй. За юуны өмнө нөгөө нэг
хамгийн анхны хичээл дээр үзсэн дөрвөн утасны онолоо санаж байгаа бол productive алдаа буюу гаралт, хэлний оролт гэж бид нар үзсэн тийм ээ. Хэлний гаралт буюу ярих бичих төрлийн алдаа байна уу? Хэлний receptive буюу оролт хүлээн авч байгаа алдаа байна уу? Уншаад сонсоод ойлгоцсон алдаа байна уу? За энэгээр нь ангилж болно. Энэ ер нь ойлгохдоо их сайн ойлгоод байдаг. Манай бидний хүүхдүүдэд ихэвчлэн та нар чинь хүүхдүүдэд Монгол хүүхдүүдэд хичээл заах гэдэг. Энэ Монгол хүүхдүүдэд хичээл зааж яхад ямар юу шууд ажиглах вэ гэхээр энэ оролт буюу унших сонсох алдаа нь гадаад оюутантай харьцуулахад хамаагүй бага. Сонсоод ойлгоод байдаг. Буруу ойлгох нэрэ бага. Тэгсэн мөртлөө гаргах цагаа ярих бичих алдаа маш их. Маш их гэдэг. Яг эсвэргээрээ насан туршсан гадаад хүн яг хичээгээд сурхлаарэ ярих бичих алдаа нарай гайгүй хичээгээд сураад байдаг. Хурдан ярьж байгаа юм өрөөдөөс ойлгодог. Унших сонсох алдаа маш их илүү ихэд байдаг. За энэ бол тэгэж хэлний оролт гаралтын талаас нь. Нөгөө талаас нь болохоор одоо гурван гол хэлний алдаагаа үгийн сангийн алдаа буюу vocabulary шинэ үгийн алдаа, авээ зүүн алдаа бол голчсон дуудлагын алдаагаа pronunciation. За тэгээд хэл зүүн алдаа дотор нь хоёр хувь байна. Өгүүлбэр зүүн алдаа байна уу, үг зүүн алдаа байна гэж. За энэ алдаагаа өөрөө англи сурах юм бол иймэрхүү төрлийн алдаа гаргадаг гэж анализ хийж штэ бүгдийг тийм ээ. Анализ хийж явж байгаа гэсэн. За тэгээд түгээмэл алдаа ер нь орог дэлхийн бүх хэлний зааж байгаа багш нар сурж байгаа оюутнуудынхаа хамгийн түгээмэл алдаануудыг судалсан бичсэн зүйл их олон байдаг. Манайд энэ харьцангуй бага байгаа. Энэ одоо энэ би та нарт үзүүлж байгаа түгээмэл алдааг болохоор миний нэг магистрийн оюутан та нар YouTube-ийг хишгэ багш хичээлэг үздэг үү? Хэрэгэлдэг үү? Гадаад оюутан хичээл зааж байгаа бол хишгэгээд YouTube-ийн багш YouTube-ээр анхаас шатны монгол хэлийг хөөрхөн заагаад байдаг тийм гоё хичээлүүд байдаг та. Тэр хишгээг миний шавь байгаа би удирдаад энэ монгол хэл сурч гадаад оюутнууд гадаад төр жисэн хүүхдүүдийн гаргадаг энэ түгээмэл алдаануудыг түүлгэж яваад байгаа. Энэ их чухал. Энэ түгээмэл алдаануудыг түүлжих юм бол тэр алдаан дээр яаж ажиллах вэ гэдэг дараа нь тэр судалгааны чухал аргатай болдог байхгүй. За тэгээд энэ хишгэ багшийн хичээл зааж байхдаа ямар хэлтнүүдийн алдаа байна, ямар наснуудын алдаа байна гэдэг хэл нас боловсрол гэдэг бүх юмар англиад явж байгаа нэг ийм судалгаанаас зүгээр та бүхэнд танилцуулъя. Та нарын хүүхдүүдийн чинь гаргадаг алдаатай төстэй гэж магадгүй. Тэгээд энэс юу харуулах гэдэг вэ гэхээр одоо энэ явж байгаа судалгаа нь явж байгаа учраас дүгнэлтийг нь би хэлэхгүй. Дүгнэлт арай хийх болоочгүй байгаа. Зүгээр ерөнхийдөө ийм алдаа байд юм байна. Ингээд зүгээр юм байна. Яг адилхан юм байна гэсэн тэр санаагаа олоод авчих хэрэгтэй харж. Ингэж ангилах юм байна. Багаар бодоход алдаагаа ингээд ангилчих юм байна гэдгийг мэдээд авах хэрэгтэй. За авээ зүү алдаа. За авээ зүү алдаа энэ бадрахаа гэх шиг дууддаг алдаа маш их түгээмэл байгаа. Амьдралын ингээд одоо монгол хэлэнд бол нэгээс хойш үеийн их шгүүд чинь бадрахаа гэх шиг штэ. Тэгээд бадрахаа гэх шиг тод дуудаад байдаг. Амьдаарлын тал нутаа гэдэг. Тэгээд энэ алдааны ард ямар хэлтэн ийм алдаа гаргаж ийн гэдгийг тэмдэглэх нь их чухал. Энэ Франц хэлтэн гэж байгаа. Яагаад Франц хэлтэн гэж алдаад байна вэ? Яагаад гэвэл нөгөө Франц хэлний чинь үгийн үргэлж чинь дандаа сүүлчих үе дээр байгаа штэ. Сүүлчих үе дээр байгаа. Тэгэхээр тэр их чухал байхгүй. Туркууд бас адилхан. Туркууд одоо жишээлх юм бол бүх үгийн үргэлт нь монгол хэлтэй яг эсрэг ард үгийнхаа арийнхаа үе дээр байдаг. Тэгээ мессеж гэдэг мессаж гэж хэлдэг шүү дээ. Туркууд мессаж гэдэг. Тэгэхээр хүмүүс дооглоод байдаг. Бараг массаж гэж хэлэхтэй таа. Мессаж. Тэрнтэй адилхан яг нөгөө уг хэл нь үргэлт нь ард дээр болох тэр энэ амьдаар тал нутаа гэдэг. Даргаатай англи хэлнүүдээс тэгэж хэлнэ. Би ойлгоосон гэж хэлдэг хүмүүс. Ойлгоосон мэдээхгүй. Утаасны дугаар. Утаас гэж хэлдэг юм байна. Надад хоёр аваагаад тэгэхээр тэр сүүлийн ааг нь тодорхой хэлэх хэрэгтэй гэдэг. Надад яг монгол хэлэнд бол бадрахаа шиг чинь ааж мэддэхгүй шүү дээ. Надад та нар надад гэж хэлээд үзээрэй. Хоёр дэгийн дунд а ерөөсөө байхгүй. И хэвцээ ч юм уу, э хэвцээ ч юм уу маш балархаа огцсон юм билэгддэг. Надад. Тэр ердөөс юу чинь нөгөө бичгээр болохоор а тодорхой байж байгаа учраас надад гэдэг ингээд агийн тодорхой хэлдэг. Магадгүй. За нэг төвхтэй нэг урт бог нэг шгийг утганаа. Энийг бол та нарын оюутнууд сурагчид зөндөл хэлжсэн байна. Наадам гэж байгаа. Надаа цааган сар гэдэг. Энэ нэг юу байгаа байхгүй юу? Сайнаар бодох юм бол хааных газар нуртаг шиг байгаа гэдгийг мэдээд байна. Наадам гэхээр ямар ч байсан хоёр байгаа гэдгийг мэдээд байна. Айл нэг нуртайсан гэдгийг санаад байна. Тэгээ зөрүүлчихэд байна шүү дээ. Надаа цааган сар. За тэгээд тодорхой хэлтний тодорхой авийг хэлж чадахгүй
тохиолдлууд байдаг. За энэ бол яг тухайн хэлтнүүдэд зааж байгаа хүмүүстэй том асуудал. За Япончууд ч бол угаасаа хэлж чадахгүй. Монгол хэг монгоруу гэдэг тийм. Угаасаа хэлж чадахгүй хүмүүсийг хэлээд гар багасаа тэр хэлний өгүүлбэрийн бааз гэдэг юм нь ил гэдэг авид хийж чадахгүй болсон мөнд тэр илийг хэлүүлнэ гэдэг бол нэлээд төвөгтэй хэцүү. Энэ бол тэр Монгол хэлний багшаас илүү баараг нөгөө хэл авины согог заслын багшийн хийдэг ажил чадахгүй юм боловч тийм хэцүү. Гэхдээ яг оролдолтой бид нар чадахгүй аяхгүй шүү дээ. Хэлээсээр суус. За солонгосчууд болохоор 90-ийг хэлэхэд хэцүү гэдэг солонгос. За заавал Япон солонгосч гэлтгүй 90 92 ойролцоо нийлсэн үгийг нь Америкууд ч хэлэхэд хэцүү. 91 за тэгээ ядж яхад манайх ч хамгийн анхны 1-р хичээл дээр хэлэх ёстой хамгийн түрүүнд хэлэх ёстой үг чинь баярлалаа гэж хэлдэг. Баярлалаа ил. За яг юугаар бол баярлалаа гэдэг. Ярианы зааж яхад бол баяр гэж шууд амтлаа гэж зааж болно. Баярлалаа гэдэг. Бичиглэлээр заахаар баярлалаа гэдэг 2 1 эртээ бүгд хэцүү. За баяртай гэдэг хамгийн түрүүнд л нэрүүд нь орж ирээд ихний хичээлээс ингээд тодорхой нэг ялангуяа тгийг авийг нь хийж чадахгүй үндснүүдэд болохоор тун хэцүү юм. Авээ зүй алдаа гэхээр ийм алдаанууд байна. За өгзөн алдаа бол тий ялгалыг маш их хардаг хүмүүс. Зарим хүмүүс надад асуусан гэж Франц хэлдэг. Асуух гэдэг үг түрүүний өмнө миний ярьжсэн. Асуух гэдэг үг чинь өмнөө ямар тий ялгал авдаг вэ гэдэг өөрөөр хэлэнд өөр байдаг учраас надаас монгол хэлэнд болохоор хүн асуух юм бол аас асуудаг. Аас хүн юм хэлж өгөх юм бол дэ багш нь болохоор дэ хэлж өгдөг. Шалгалтыг манайхан болохоор авдаг багш нь болохоор авдаг англичууд багш нь болохоор өгдөг гэдэгтэй адилхан юм өөр. За малгай хаана авах вэ? Англи хэлний гаргадаг түгээмэл алдаа жишээ. Малгай хаана авах вэ? Where гэж асууж штэ тий. Тэгэхээр where can I гэдэг юм нэг тиймэрхүү асуулт болохоор шууд хаана гэждэг. Манайх болохоор хаанаас авах юм бол дандаа аас ордог гэдэг. Та миний утас хэрэглэж бодно. Миний утсыг хэрэглэж энэ дэр заахан ялгал гэдэг тусгай тийм ялгал англи хэлэнд байхгүй учраас маш хэцүү байна. Англи хэлнүүд энийг ойлгоход хэцүү. Яг буснаас гайгүй. Бусад ялгал зүгээр. Яг гэвэл өгөхрийн ялгал чи on at to гэдэг юм уу? Дарахын ялгал нь from гэдэг юм уу? Үүлдэхин ялгал нь by with гэдэг юм уу? Ингээд нэг тийм орлуулах ингээд дүүцүүлэх юм байж идэг. Заахан ялгалын ийг ердөөс тийм дүүцүүлэх энэ гэдэг тавих юм байхгүй. Тийм юм байхгүй болохоор англи хэлнүүд хэцүү тийм. Тий ялгалын алдаанууд ийм алдаанууд их гарнаа. За бүх зөвхөн англи хэлнүүд болтгоо. Ерөөсөө бүх хэлнүүдийн монгол хэлэнд эзэн тамаадуулах нөхцөл энэ номоо би номоо уншлаа. Энийг маш их алддаг. Энийг ердөөсөө нэлээд сайн тайлбарж өгөх. Энийг тайлбарж өгөхдөө юуг нь сайн ойлгох вэ гэхээр их хүн ярианы хэлэнд өөрийнхөө тухай ярьд юм байна л да. Би номоо уншсан, би ингэсэн, би тэгсэн гэдэг хахад тэгэхээр нөгөө эзэн тамаадуулах нөхцөлийн утгачин болохоор эзэн хэм бэ тэрний ухаалаг төлөгдөн штэ. Би номоо уншсан гэхээр миний ном штэ. Ихэнх хүн би гэж ярьсаар тэгэхээр номоо гэдгийн эхнэрээ гэдгийн аава ээжээ гэдгийн дандаа миний гэж очуулгацаар байтал гадаад оюутнуудын тархинд юугаа суучдаг вэ гэхээр гэдэг чинь миний юм байна. Миний гэдэг утгатайгаар суучдаг. Гэтэл би номоо уншлаа гэдэг тэр миний ном, чи номоо уншлаа гэхэр чинь чиний ном штэ. Дорж номоо уншлаа гэх юм бол доржийн ном тийм ээ. Тийм учраас энэ ерөнхийлөө хамгаалах гэдэг нэг юуг болцсон штэ. Эзэн хамгаалах гэж нэрлэдэг байгаа. Тийм ерөнхийлөө хамгаалах нөхцөл гэж нэрлэхгүй нэг. Эзэн хамгаалах. Тухайн өгүүлбэрийн эзэн хэмээн тэрний юм баггүй. Дорж номоо унших юм бол доржийн ном. Долгор номоо уншсан бол долгорын ном. Би номоо уншсан бол миний ном. Чи номоо унших юм бол чиний ном. Тийм учраас эзэн хамгаалах. За тэгэхээр яаж яана? Минийгээд ойлгочихоор гэдэг нь миний юм байна гэж ойлгох дээр үг гэдэг нь. Энэ хүн найзаа байна гэж байгаа. Миний найзаа гэж хэлж байгаа юм байна. Тийм найзаа байна. Аава нэр Питер гэж. Өөрийнх нь аав, миний аав. Би автагаа уулзсан, би ааваа санаж нэхлээр дандаа болоод байсан тий. Тэгэхээр ааваа гэхэр би өөрийнхөө аавыг хэлж байгаа юм байна гэж бодоод ааваа нэр Питер. За тэгээд Джон түүний сургууль дээр байна. Зөвхөн эзэн тамаад болох шүү. Джон сургууль дээрээ байна гэсэн. Джонны сургууль гэж эзэн нь Джон байгаа юм чи сургууль дээрээ гэж арднах хэвээр тэр байхгүй. Түүний сургууль дээр яг англи хэлний юм. Ийм алдаанууд хэлцүү алдаанууд их гарч ирнэ. За өгүүлбэр зүй алдаанууд гэх юм бол хамгийн их түгээмэл алдаануудын асуух суулгыг дандаа буруу хэрэглэнэ. БВ юм уу? Чи өчигдөр банк явсан бэ? Банк явсан уу гэж байгаа. Yes no асуулт асуугаад байгаа үг нь бол тэгсэн мөртлөө яг эсрэгээр нь ямар гэдэг асуух өгүүлбэр үг орсон мөртлөө Вьетнам ямар байна уу?
Уг нь бол ямар байна вэ гэсэн үг тийм ээ. Ингэж энэ алдаанууд гарч ирнэ. Би тэгээ заримдаа энийг заахтаа яг энэ дүрмийг бол би заахтаа оюутнуудаа заримдаа тоглоом шоглоомоор хэлдэг. Та нар ингээд хамгийн наазах нь цаад сонсож ярьж байгаа хүнийхээ асуултынхаа төгсгөлийг сайн сонсоод сурчаа. Төгсгөл нь өө гэж маягаар төгсөж явах юм бол та нар ойлгохгүй ч байсан маахгүй. Тийм ээ, тийм гэж толгойд огч яхад хүн чамайг ойлгож байна гэж бодно. Хүнд гоё харагдаж штэ. Нөгөөдөө чи инээлдэг. Тийм ээ. Тэгэхгүй болохоор хүн чи хэдэн настай вэ гэхээр өдөөс нь тийм ээ гэж хэлж болохгүй штэ. Чи Америкээс ирсэн юм уу? Чи Америк хүн юм уу гэх юм бол тийм ээ. Чи тэгдэм үү ингэдэм үү гэд хамаагүй шүү. Буруу ч хэлсэн байхгүй. Ойлгож байгаа царай гаргана гэдэг чинь тийм ээ гэж сууж явах чинь яг таарад байхгүй. Өө гэдэг асуулт чинь yes no шүү гэх. Тэгэхээр тэр чинь нэгдүгээр инээдтэй хүн та хэд настай вэ тийм ээ гэхээр инээдтэй болно гэж инээдтэй. Гэхдээ инээдтэй юм чи яа дүү гэхээр тархинд нь орчдөг. Тэгэж өө б-ийн ялгаад ингэж маш их алдтай нугасаа нөгөө цаад хэлэнд байхгүй учраас. За тэгээ өгүүлбэрийн гишүүдийн байр бол тодорхой. Ямар subject verb object буюу үйл үг нь дундаа ордог хэлтнүүд болохоор дандаа энэ алдаг гаргана. Би дуртай гэдэг predicate буюу үйл үг юуна өгүүлэх хүн нь дундаа орчдөг. Тэгээ би дуртай жимсэн. Би эдсэн хоо. За энэ бол барууны хэлтнүүдийн маш их гаргадаг алтай. Солонгос, Япон, Хятад энэ төр болохоор гайгүй монгол хэлтэй зүгээр үйл үг нь угаасаа ардаа ордог учраас эндээс ийм алдаа гаргахгүй. Барууны Англи, Орос, Франц хэлтнүүдийн байнга гаргадаг. За үгийн сангийн алдаа гэх юм бол яг нэг цаад хэлэндээ яаж хэлдгээс шалтгаалаад байдаг. За чинь Нидерландуудын хэлж байгаа Голландуудын хийж байгаа алдаа жишээлбэл энэ байж байна. Шургуулганд тавиараа, цүнхэнд тавиараа гэж хэлээд байдаг. Бид нар ч юм болохоор монгол хэлэнд болохоор ямар нэг юмны дотор бол тавихгүй шүү дээ. Ямар нэг юмны дотор бол хийл. Ил задгаа ширээ юм уу юм тавиур дээр болохоор номыг ингээд тавина. Миний номыг цүнхэнд тавиараа гэж хэлэхгүй. Номыг цүнхэнд бол хийх тавих. За кофе бин зүвч гэдэг юм уу? Зүв. Яг цаад хэлэндээ тэгж хэлээд байгаа. Зүв гэдэг утгатай тийг үг хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр яг тэрийг орчуулад тэгж хэлээд. Үгийн сангийн алдаа бол ихэнх алдаа тийм байдیں۔ Уг хэлнийхээ кальк орчуулгыг хэлээд хэлээрээ бодчоод тэрийг орчуулж хэлчихэд. За миний маш их хөгшин гэж байна. Англи хэлэнд нөгөө хуучин хөгшин гэдэг хоёр үг адилхан байдаг. Old. Хоёулаа адилхан болохоор нөгөө хий чинь яалтчгүй. Нэгийг сонгохоор бурууг сонгочод амьтай амьгүй юм гэдэг ялгааг нь зааж явах хэрэгтэй. Далын крем тавиараа гэж. За энэ нөгөө тавих гэдэг үг чинь явж байна. Польш оюутны гаргасан алдаа энэ жишээлбэл. Нөгөө ширээн дээрчлээс нь тавьж ил байдаг. Түүгээ цүнх рүү ч гэсэн тавьж ил байдаг. Тосыг энэ хүүний гар нүүрэн дээр болохоор бас л тавьж ил байдаг. Түрхэх гэсэн үг гэхгүй 50 гэдэг л. Тэрийг л хэлээд байна гэсэн. Гиснээс энэ сүүлийн үед энэ тосмос рекламдж байгаа энэ манай залуучууд түрхэх гэхгүй бас л нөгөө 50 тэргээ хэлдэг болсон байлээ шүү. Гадаад хэлний нөлөөлөлд буруу тэгэж болохгүй. Огт буруу юм ингээл гадаад хэлнээс өөрөөсөө гадаад хэлний алдаа гаргадаг болж эхэлнэ шүү дээ. За рецепт буюу ойлгоцсон алдаанууд их байна. Гадаад оюутанд. За манай гадаад оюутан гэхгүй манай юуны Монгол хүүхдүүд ч гэсэн маш их алдаа гаргадаг. За хоньны хүүхд ирлээ гэж. Вьетнам оюутны гаргасан алдаа. Тэгсэн тэр хүн юу гэж орчуулсан бэ гэхээр хонь гэдэг үгээ мэднэ, хүүхд гэдэг үгээ мэднэ, хоёуланг нь мэднэ. Тэгээд хураг ирлээ гэж орчуулсан байна. Хоньны хүүхд чи хураг өстэй. Тэгэж ойлгосон. Энэ манай багасаа гадаад гарцсан энэ хичээл сонсож байгаа залуучуудын хоньны хүүхд ирлэхээр бас хураг гэж бодож байна. Ойлгож байгаа. Гадаад хүмүүсийн бүгдээрээ алдаа гэж ярьж байсан. Өөрөөсөө бас хоньны хүүхдээр хураг гэсэн юм байна гэж бодож байгаа. Энэ хоёр дахь нь манай хүүхдийн гомдсон ээжтэй гомдсон нэг алдаа байд. Алдаа энд төсөөхд. Ээж нь чамайг зараатахыг гэсэн чинь доороос юм ахуулах гэдэг байхгүй. Ээж нь чамайг зараатахыг гэсэн чинь манай хүүхд багаас 5 таас зарна гэдэг үг мэддэг, ойлгодог. Аах та намайг зарах гэж байгаа юм уу гомдчихсэн гэж байгаа ээжтэй. Дараагийнх нь бас манай охины алдаа. Хоолой өвдсөн 0 юу банд тэр өрөөнд ээжтэйгээ хамт хийж хагаад ээж нь хоолойг нь зайлуулах гээд ус өгöd зайл гэдэг гэсэн чи өднөөс нулимс хэлэгнэ та намайг хөөгöd байгаа юм уу ээж нь чаашаа туулсан тагалтай зайл
Receptive буюу ойлгоцсон албанууд. Нөгөө уг үгээ мэдж байгаа. Нэгдүгээр зөвхөн нэг утгаар нь ойлгоод байдаг. Тэгээ нэг хамт сэдв, ярианы хам сэдв болоод бас хоёр янзын хам сэдв байгаа шүү дээ. Хэл шинжилтийн хэлний хам сэдв гэдэг юм дотор бас ойлгох хэрэгтэй. Бас ярианы бодит орчтын хам сэдв гэдэг хоёр нас ойлгох хэрэгтэй. Энийг мэдэх ингээд ийм алдаанууд байна. Түрүүний нэ productive, receptive гэж ярьсан шүү дээ. Гаралтын алдаа, оролтын алдаа. Энэ оролтын алдаа. Тий. За тэгэхээр алдаа засах янз бүрийн аргууд байгаа. За хамгийн сүүлд энэ аргуудаас хилээд нэг энэ хичээлийг өндөрлөе. Тэгэхдээ за ийм аргууд байна. За их засаж хэлэх хамгийн их хүмүүсийн хэрэгэлдэг засаж хэлдэг. Буруу хэллээ, засаж хэлдэг. За энэ бол бид бидний бүгдийн хэрэгэлдэг арга. За жишээлх юм бол энэ буруу хэлсэн энэ англи хэлний өгүүлбэр нь энэ байна л да. Нөгөө wait гэдэг ямар нэг юмыг хүлээсэн байх юм бол шууд тусахгүй авахдаа англи хэлэнд wait гэх юм бол wait for гэдэг. Тэгчээд хэдэн цагийн турш хүлээсэн бэ гэдэг нь 2 цагийн турш хүлээсэн гэдэг нь өөрөө тэр нь бас for авдаг. For 2 hours гэдэг. За тэгээд waited for the plane, waited the plane гэдэг хэлэхгүй waited the plane гэж хэлчихлээр яаж байна. Oh, they waited for the plane гэж засаж хэлээ л тэгээд засаж хэлнэ гэдэг recast гэдэг нэг англиар. За хоёр дахь арга нь болохоор өөрөөр нь засах. Хүлээж агаад. За they waited for the plane гэж яасан гинэ гэдэг хүлээгээд тэгэн гол өгөөд чинь 2 цагийн турш гэдгээ хэлэх юм бол for гэдгээ хэлэх юм уу ингээд elicitation гэдэг өөрөөр нь засуулахаар хүлээж агаад. За ийм нэг арга байна. За тодруулж асуух, clarification request гэдэг нь тодруулж асуух арга. За юу гэдэг нөгөө 2 цагийн туршид хүлээсэн гэдгээ for гэдгээ мартцсан. They waited for the plane гэдгээ болоод хэлчихсэн зүгээр. 2 hours гэчихлээр багш яаж нөхлөр өмнө хичээлээ заасан байгаа. Ингээд үргэлжилсэн хугацааг хэрэглэхдээ for гэдгийг хэрэглэнэ гэдгээ заасан байгаа. Тэгэхээр how long did they wait гэдэг how long гэдэг дээр ингээд илүү тодорхой юу өргөлт өгöd асуух байхгүй. Тэгэхээр нөгөө үг чинь дээрээ how long гэдэг дээр чи for хэрэгэлдэг шүү дээ. Тэгээд мэдээд ингэж асуух. Энэ болохоор clarification request тодруулж асуух. За хамгийн энгийн бас бидний хэрэгэлдэг арга бол энэ хэл шинжилтийн тайлбар. Шууд хэлчихнэ. Шууд түрүү 3 дугаар би ганц тоо тэгээд 3 дугаар би яах юм бол S авнаад гэдэг юм уу. За энэ Испанил заад явахад энэ aqua гэдэг чинь им хүүсийн feminine, эр хүүсийн биш. Им хүүсийн үг байгаа. Тийм учраас тий ялгал аюу тодтгол нь өмнөө яах вэ гэхээр аагаар дуусах хэрэгтэй. Яг нэг орос хэлтэй адилхан тийм ээ. Я красна яах юм уу, красны гэх юм уу. Ингээд ингэ чинь энэ чинь ингээд нэр үг болох тэр ингээд ийм үг болох тэр энийг ингээд тий ялгалаа юу тэмдэг нэрийн төгсгөө ингэж төгсгөө. Хэл шинжилтийн тайлбар арга. Metalinguistic feedback. За тэгээ шууд засах арга. Explicit correction. Нөгөө юунаас арай өөр. Recast гэдгээс арай өөр. Recast гэдэг нь болохоор зөвийг нь хэлчихсэн шүү дээ. Зөвийг нь хэлж хэлчихсэн. Шууд засахаар гэх нөө буруу тэгж хэлэхгүй ингэж хэлнэ гэдэг. Шууд ингэж хэлнэ, тэгж хэлэхгүй. It should be for 2 hours гэдэг. За тэгээ давтах repetition давтах арга нь болохоор нөгөө буруу хэлсэн үгийг нь юм уу? Այսօл хэлээгөө орхисон үгэн дээр for they waited the plane for 2 hours. Waited for the plane. Гэдэг давтаж араас нь тэгтэж хэлүүлж байгаа юм байна. Давтах гэсэн. За энэ янз бүрийн аргууд байна. За эндээс дөнгөж саяхны ч маань 2005 оны нэг судалгаа байгаа. Энийг л би энэ багшнаас хэлхийг хүсдэг юм байгаа. Юу вэ гэхээр зэрэг энэ хараа. Энэ Penior гэж нөхрөө 2008 оны судалгаа. TESOL Teaching English as a Second Language TESOL англи хэлийг гадаад хэл болгож заах нь гэдэг энэ жил болгон хурал болдог. Энэний 42 дугаар хурал дээр энэ хүн илтгэлээ тавьсан. Маш дэлгэрэнгүй том судалгаа хийсэн байна. Саяны нэг миний хэлсэн аргуудыг багш нарын хэрэгжилж байгаа хувь нь энэ байна. Frequency of usage гэдэг нь хэрэгжилж байгаа хувь нь. Дараа нь uptake гэдэг нь тэрийг хэрэгжилсэний дараа тэрийг засаж чадсан хувь нь. За тэгсэн чинь хараа хамгийн их бидний хэрэгэлдэг recast зөвийг нь хэлээд өгчтэй шүү дээ. Буруу ойлгонгот нь зөвийг нь хэлж өгөөл яваад байдаг. Хамгийн их 55% хэрэгэлдэг юм байна. Хамгийн бага 18% дараа нөгөөд өгсөн гэдэг. Хамгийн бага. За дараагийнх нь elicitation байсан байна. Дайжгүй 46% маш сайн. Өөрөөр нь засуулсан шүү дээ. Нөгөө өөрөөр нь засуулаа гэдэг чинь энэ. Дараа нь алдаага давтаагүй хувь нь болохоор 46%.
Дарааны 45% таны нөгөө хэл шинжилгээ утга учирыг хэлж өгсөн арга чинь бас хүмүүс 8%, багш нар 8% эргэлдэв юм байна. Гэхдээ тунд ажиг 45%. Гих мэтлэн. За тэгэхээр эндээс юу харагдаж байна вөхөр энэ 18% алдааг нь зөвийг нь хэлж өгөөд яваад байсан. Зөвийг нь хэлж өгөөд яваад байсан. Ерөөсөө алдаа засч ирсэн байх гэсэн чинь үгүй. Одоо энэ сүүлийн үед бид нар огт өөрөөр үзэж байна. Энэ хараа засаж хэлнэ гэдэг чинь хичээлдэр дандаа засч хэлээд яваад байдаг, засч хэлээд яваад байдаг. Багш нарын хамгийн их хэрэгэлдэг боловч хамгийн үр нөлөө багтаа арах юм аа. Нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь ерөөс засаж хэлхийг алдаа зас гарах биш гэж үзэх байна. Энэ зүгээр алдаа засаж байгаа юм уу хөр тэр оюутны алдааг засаж байгаа юм хөр үгүй. Энэ яаж ийн гэж багш өөрөө сэтгэлийг л засаж байгаа. Хүүхэд нь буруу хэлсэн. Жохон муухай шүү дээ. Тэгэхээр зөв хэлүүлээл, зөв болголоо. Өөрөө зөвийг нь хэлж өглөө. Өөрийгөө л хурж байгаа. Өөртөө сайхан болж байгаа. Тэр арга. За тэгэхээр цаашаа зуншил судлах материал. За би энийг видеогоор бичлэг хийгээд пэйж хийж байгаа. Энийг юунд дээр тавьчихна нөгөө бүлэг дээрээ тавьчихна. Тэгэхээр энэ энэ гурван error correction хэрэгтэй хөөх энэ багш нарын их сайн шилдэг аргууд байгаа. Энийг үзээрэй бүгдээрээ. За энэ хичээлийн хувьд ийм байна.